Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За ингээд хэдүүлээ Слова Пацана цувралынхаа сүүлийн парт руу шааж ороход бэлэн боллоо. Бүгд мэхийн ясалцгаано. Машаас энэ парт дээр ангамаар олон үйл явдлууд өрнөх хүчээр хуруу хумсаа гоцолзуулж орхиод бичлэг рүүгээ өтөр төргөн тэгдээд орцгоё. Хой. Чи дарахгүй орох нь вэ? Ажиглж байгаа шүү таамрыг. Моса перзито та. Хой. Тий. Чи талж байгаа хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Нийтийн байранд хайрд Наташагийнхаа нөмөр дор хүн алсандаа ч гэмших зүйлгүй суган урагдсан замсныхаа air condition тас шагаад унтж байхад нь Наташа орж ирж сэрээгээд одоо сэр өрөөний маань охин явчихсан би ч бас ажилдаа явлаа. Цөөн байгаа сүтээсээ хийж дээрэ гэсэнтэй чи өөр шинхэн сүүл ямар гэд үнсэлцээд яг барилцах гэж яхад нь шаврын хаалт Андрей хаалга тагшаад вова цааш Мараттай үргэлдэг байсан айгуул цонхоор үсэрчиж гэхэд вова тэгээд амьд уу Марат мэдсэн үү гэвэл үгүй гэд зогсож байтал байрны чүжүр авгаа ирээд хөөрхий Наташа би чамайг мэдээд байсан юм аа цаар өнөр төлчихэд хоёр залуу өрөөрөө очирлуулсан зогсож байна гэтэл Наташа за дугаа аваад давраадгаар авгам ариун байдалтай ойр байдгийг энэ хүнийг юу гэдэг байна мó витамины дутагдал минь гэж өрөөнөөсөө хөөж гаргахад вова хчээ та тайвшир би цагдаагийн сургуулийн сонсогч би сайн залуу ганц удаа сүйд бүсгүүдээр ирж хоноос үстэй удахгүй би тэр хормоо хийн таныг өрж байна та найзтайгаа хамт ирж хүссэнээрээ лаваарай сайхан ховоо базж шилэн хумс шилэн тэркогоо яриад цагаан юм уугараа гэд найрчхна вова Маратын сургууль дээр очиод багшд нь ахаад манай нэг хамаатай өнгөрчлөө гэж худлаа шагаад хичээлээсэн суглаа 70 давхарт ирснэ хэсүүлчдийн залуугийн шарил дээр ирээд бид хоёр нэг салаанд байлаа сайн залуу байсан юм тэрний төлөө татъя гэд дүүтэйгээ хамт оршуулгын газар уудсан. Харин тэр хооронд Андрей бүлгэмийнхээ залуустай хамт тагжгарыг Ирагийн орцонд нь отож байгаад хэмхнүүдэд үсийн эмээгийнхээ эрмуутай ойдлын хайчаар хайчлаад Ирагаас хол байгаараа хамт явж харагдвал энэ эрмуутай хайчаар засчих шүү гэж хэлээд явна. Вова Маратыг шал согтуу гэрт нь хүргэж өгөөд ах нь гэрийн иргэн тойронд үзэгдэж болохгүй гэж хэлээд машинаас буугаад гортогдоод гэрлүүгээ явж байхад нь араас нь айгуул цонхоор үсрээд амиа орлжсэн байлаа. Ахыгаа уучлаарай гэж орилсоор үлдэнэ. Оройн Вова Наташагийн байранд иртэл гадаа тэрний хүлээд зогссон Наташа яаран тэрэн дээр гүйж ирээд цагт нар ирсэн. Иш орж болохгүй гэснээр манай хоёр орцонд хэсэг хаажгаа мэдэхгүй сууж байгаад Наташа тэрнээс чи юу хийчихсэн бэ? Чамайг яагаад хайгаад байгаа юм гэж асуухад Маратын найз охиныг үзүүрийн газараас сулгаалж авч яваад нэг газар хорж байгаа дараа нь хүчинчихсэн байсан юм. Би ганцаар очиод охиныг аваад ээж авд нь хүргэж өгсөн ч охин цонхноос үсэрч амиа орлсон. Гэд шал өөр хэрэг болгочих шиг боллоо шүү. Тэгээд Наташад хандаж хоёулаа өөр тийшээ хамт явъя. Тэнгис талаатай газар гахаа моллож амьдрий гэхэд уйлцуулсан эмэгтэй инээгээд хоёулаа манай хчинд очилдоо. Би очно гэд амлцсан. Тэдний хэсэгтээ хэн ч ирэхгүй гэж хэлээд очиход нэг эмгөө уйлалах харин зочны өрөөний голд авсан дотор Шарков хэвдэж байдаг юм да. Таст. Найз охиныхоо үеэлийг хөнөөжгсөн хорвоо ямар жижиг юмтэй. Шарковын ээж Воваг хүүгийнх нь алуурчин гэж мэдэхгүй. Миний ганц хүү их сайн хүү байсан. Тэр нэг минь буутаа талчихсан. Тэр алуурчдыг ээж нь яаж ингэж хүн хайрлах энэрхсэн үлгүй алуурчин болгож өсгсөн юм бол доо гэж ойлгохт нь худал гимшиж ганцаар үлдсэн ээжийг нь бас өөрийнхөө ээж аавыг бодож нулимс сунгаан. Маргааш нь Маратыг ангид орж ирэхэд ангийн багш нь уйлаал байх юм. Ангийнх нь чимээгүй байхаар нь урд сусан хүүхдээс юу болсон бэ гэд асуухад хүү 8-аагийн айгуул цонхноос үсэрчж гэснийг сонсоод гэмгүй хүү зодоод унтагшаас. Яа
Гар урдаараа гэрт нь очиж хаалгын нүдэхэд онгорхой байхаар татгшаа ортол аав нь арх уугаад тансраад унчихсан. Энэ бүхнийг сонсож харсан тэрний өр зүрх ангал руу унах шиг болно. Шарковыг эцсийн замд нь үдэж байхад шарын бүлгийнхэн залуу Воваг таниад хэмэх зодоод Наташад хандаж "Чи одоо хэнийг дагуулж ирээд байгаа өвс вэ? Наадах чинь тэрнийг алсаал урчин" гэж хэлснээр бөөн уйлан майлан. Наташа тэрэн дээр ирээд "Хотлоо үсттэй" гэд гордлого тавиан асуухад Вова "Нэг охиныг хулгайлсан хүн шар байсан юм а" гэж хэлэхэд Наташа тэрнийг түлхэд автобуснаас гарч хүйн. Андрейн ээж охиноо дагуулж гараад буцаад ганцаараа орж ирээд "Төвч нь байхгүй юм. Энтэр гэснээс болж түүг минь олоод өг" гэж цагдаа дээр ирэхэд ээжийг нь буцаагаад шараадны имлэг рүү явуулчихна. Андрей цагдаагийн газраас гараад бүлгэмийнхэнтэйгээ хайж явсаар ашгүй дуурбо тоглоомын газар уйлд суугаад үг нь олтол дүүн "Би малгай газараа тоглож гисэн" гэж явдаг. Андрейд охиныг хүлээлгэж өгөөд дүүгээ ахиж ингэж алга болгох юм бол зөвшөөрөхгүй шүү. Чи ч айлын том ганц ирхэн бидтэй гэж хэлээд хэдэн цаас цуглуулад Вово дээр очиход дуурбоо Маратын асуудлыг яах вэ? Эсвэл ч бидний дунд бие худалдсан хүүхэн бүжгэлж байхыг харсан шүү дээ гэхэд Вово тэрнийг цохиод тэрнийг аль хэдийн оршуулчихсан. Асуудал аль хэдийн хаагдсан. Би одоо болсон. Одооноос Зима толгойлно үз гэж хэлээд явна. Андрей гэртээ байхад нь цагдаа нар шааж орж ирээд "Төвч нь бас чамайг асрах газар руу авч явна. Ээж чинь одоо ударсан. Илдаарч бас боломжгүй болсон." Гэхээр Андрей гэрээсээ зогтоод бүлгийнхэн дээр ирээд "Ээж өвдөд эмнэлэг тавьчихсан. Тэгсэн манай төвөгдөхөөр цагдаа нар асрамжийн газар руу авч явна гэхээр нь зогтоод ирлээ" гэж хэлснээр тэрэнд нэгнийх нь курткийг өмсгöd бүлгмийн байранд байрлаад цэвэрлэгээ энтер хийгээд амтэр гэж хэлээд байж байтал Марат бүлгийнхэн дээр ирээд "Манайхаа манай нэг охин цонхоор үсэрчсэн. Ерөнхийдөө бол Шарковын цэрэмдгүүд алчихсан гэхэд болно" гэсэнд Турбо "Тэр айгуул чи Шарковын хүмүүст бие худалдсан штэ. Гадны залуус амтлуулсны дараа чамд бас өөрийг амтлуулаа үстэ. Тэр бие үнэлэгч. Чи харин зуучлагч юм байгаа үз" гэд араас нь Зима тандж хизэнээс бид иймэрхүү юмнуудыг бүлгмээс зайлуулахаа болцсон бэ гэхэд хөрхий Зимач "Вово гэрхээр шийдье. Одоо болно" гэсэн чи Турбод болох шинжгүй яншаад байхаар нь Марат "Би бүлгмээс гарыг. Наашир. Цус үзье" гэснээр Турбо тэрнийг нүдэж цусын садартал нүдснээр бүлгмээс хөөх зан үйлийн эхний хэсэг амжилттай болж араас нь бүгд шүлсээ хайдаг хэсэг рүү үсрэх гэж байхад инхийг сахиулагч улаан тууздангууд шүглсээр ирэхэд тэд тарж улаан бүжтэнгүүдийн нэг буржгар үстэй нүдний шилтэй нөхөр Маратад тусалж өөрсдийнхөө төв байранд авчираад чонын сөрөгч сул дорой нэгний хөөж гаргадаггүй. "Чи манай гишүүн болж хэлсэн. Манайд чам шиг годомчны бүлэгт байж угаад энд ажил хийгээд амьдрал нь дээшээсээ хүмүүс байгаа" гэдэг үг нь урд хоньд ороод хичээсэн ч зайл цаашаа гээд гараад явчихна. Ира найзынхаа дуулдаг ресторанд ирсэн ч тагжгаар хоёр хушигнаасаа салахыг хүсээгүй болохоор зөөгчөөр чөтгөрлөвгөө тонил гэж дамжуулж хэлүүлэхэд хөөрхи Ира эвгүй байдалд орон тэндээс гарч явна. Улаан бүжтэнгүүдийн буржгар үст Маратыг Илдар дээр авчираад "Охиныг хэн хүчинцсэнийг тэрэнд хэл. Тэгснээр тэр чамд мистер Бэнийг олоход чинь туслана" гэснээр Марат Илдард айгуулыг хэн хүчиндэж дараа нь амиа хорлоход хүргэснийг хэлсэнд Илдар "Охины амь хайран байна. Амийг буцааж болохгүйч. Би чам тэр навшиг олоод ялын оноход туслана. Гэхдээ тэгэхэд чиний тус эрэхтэй" гэж хэлээд шарыг буудсан бууг олж өгөхийг хүснэ. Вово Наташа дээр ирсэн ч өрөөнийх нь охин Наташаг байхгүй гэж хэлээд тэрнийг явуулна. Яаж одоо хайраа гэж явж өгөх вэ? Андрей бүлгээс хөөгдсөн ганц дотны найзыгаа эргэж ирэхэд Марат "Маргаас цугларалтанд битгий очоо" гэж хэлээд гэрлөвгөө орчихно. Маргааш бүлгийнхнийг цугласны дараа Марат Турбо дээр очиод нэглийг иш дуудаад зодолдож байхад нь Илдар хүмүүсээ дагуулж ирэхэд Марат Турбог явуулгүй боож авч үлдээд карманд нь шарыг алсан бууг хийж өргснөөр Турбо галт зэвсэг авч явсан шарыг алсан хэрэгт буруутгагдана. Ингээд бүлгмийнхнийг бүгдийн цагдаа авч явлаа. Марат Илдар дээр очиод "Би амлалтанд хүрсэн. Одоо та надад айгуулыг хүчинцэн мистер Бэнийг олж өг" гэсэнд Илдар "Болж гинэ. Чи харин бидэнд алуурчин олж өг. Чи жинхэнэ алуурчин олж өгсөнгүй" гэд өмнө бүлгмээс хөөдөг Ирлашиг хали тагтаа шихэнд хаяж өгдөг гар энхийг сахиулагч улаан бүжтэнгүүдийн нэг болчихсон. Орж ирээд "Тэр бууг ахчин байхыг харсан. Тэр шарыг алсан. Энэ бүхий эдний тоглоулагчийг авснаас болоод очио зодон болоход энэний чихийг шар огтлсон юм байлээ. Тэрнээс болоод Вово болсон ч тэрнийг буудад алчихсан. Энийг надад шарын бүлгмийн залуу ярьсан. Чи Турбогийн карман руу гар буу шургуулсан" гэж хэлээд гараад явсны дараа Илдар Маратад "Чи мөрдөх ажиллагаанд цаад учрууллаа. Гэхдээ яах вэ? Чамд талархсан бичихгүй гэнэ. Одоо даанч алга" гэд явуулаад Андрейг "Би чамд энэс өөрөөр тусалж чадахгүй. Энэ миний эцсих" гэж хэлээд саатуулахаас тэрнийг гаргана.
Андрей гүйсээр бүлэгмийн байран дэртэл кашэ халиужээ. Тэднийг байхгүй бас Адидасыг явжчихсан сургаар буцаж ирээд үүрлчихсэн. Өнөөдрөөс эхлээд универсамийнхан гэж байхгүй. Мараас 100 рубль авчраарай гэж хэлээд явуулна. Вова гэрийнхээ гадаа ирээд дүүгээ дуудаад миний өрөөнд ороод жолооны өмнөлөх дулаан хүмүүд ичээр юмнууд аваад гараад ир. Маргааш аавын төрсөдөр цаадахтаа нэг юм авч өгөөрэй. Гэт мөнгө өгөхт нь мөнгийн өөрлөм шидэ чамаас ууч тэр өгсөн. Чиний тоглоомчтой болох шумдаас болж чи тэрнийг өмөрөг өгөөс бол тэр цонхоор үсэрсэн. Одоо зайлч үз навши ах минь гэж хэлээд гэртээ орно. Маратыг гэртээ орсны дараа инхийг сахиулагч сайн дурын улаан бүжтэнгүүдийн ахлагч нүдний шилтэн орж ирээд Марат гэмт хэрэгтнүүдийг барихад тусалсан. Зэвсгэлсэн турбог дээрэмчнийг өөрийнхөө амирд энчин тавьж барьж авсан болохоор сонин дээр гаргаж зургийн сургуулийн хүндэт самбар дээр үлгэн. Гэснээр дандаа муухай мэдээ сонссон ээж аав нь ганц сайхан мэдээ сонссондоо бомбаяр болно. Тэгээд явахын өмнө Марат өрөөнд орж ирээд чи манай улаан цуустангуудын игнэнд ор зүтг. Хариуд нь би охины хүчилсэн гарыг олж гээ. Чи тэрнтэй хувийн тооцоогоо дуусгах гэсэн санал тавина. Андрей гүйсээр Ира дээр ирэхэд дүүг нь өөрийнх нь асаргаандаа авчихсан удахгүй чамайг бас би авч болно. Тэгэхэд чиний зөвшөөрөл хэрэгтэй байна. Гэхдээ тэрнээс өмнө чи аятайхан хүн шиг байгаадах. Гэж тэрэнд сануулад маргааш нэг арга хэмжээр хамт явна шүү гэж хэлээд амрах болно. Маргааш өглөө Наташа дээр Илдар очоод танай хамаатны ихч хүүг нь алсан Вова тэднийд нэг шөнө онсон. Та тэрнийг дагуулж ирсэн гэж хараар цагаан дээр бичиж өгсөн. Би Вовагийн ялын гайгүй сайн хөнгөлж чаднаа. Та тэгэхэд тусал. Хэрв зөвхтаа төвөл тэрч таач асуудалд орно шүү. Гэд яриад байж байхад нь Вова ирж тараад бомб барилтаан зодоо нүдэн болж Вова Илдарыг ухаан алдлан зодоход Наташа Воваг сугдаж энтэс согтъё гэж авч харна. Марат нөгөө буржаак дээр очиж инхийг сахиулах комиссийн хуралд суулгахад Андрейч бас тэнд нь Ирагийн ятгалгаар ирсэн байлаа. Маратаас улаан бүжтэнгүүдийн хамгийн том комиссар тайзан дээр гаргаж байгаад комсомолын талаар асуулт асуухад бүгдийн асуудалгүй зөв хариулснаар өөрт нь сайн буржаакийн итгэлийг алдсангүй. Андрей харин Маратыг харж жигшид суугаад гарч тэрэн дээр очиход Марат "Заяас бодож бодож цагдаа нартай нийлэхэр болсон уу?" гэвэл Андрей "Чи өөрийнхөө залуусыг барьж өгсөн хөг юмста" гэснээр Маратыг дэлв зодоод яваад өгнө. Наташа Воватай хамт явхаар вокзал дээр ирсэн чи Воваг эрен сурвалжилж байсан болохоор гал тэргээр явах нь ударч машин хулгайлнаа. Вовагийн аавыг ажил дээр байхад нь цагдаа нар нэгжлэг хийнэ гэж орж ирээд ажилчдын нүдэн дээр шараа болгосноос болоод даралт нь ихсэж хариуг зүрхний шигдээс болж хатан гэртээ харих шахлаа. Аавынх нь төрсөдөр болохоор Вова гэрлүүгээ залгаж аавтайгаа ярих гэсэнд ээж нь аав чинь зүрхний шигдээс болох шахсан. Цагдаа нар албаар хүмүүсийн нүдэн дээр байдалд хийсэн. Тэгсэн аав чинь төрсөн өдрийн арга хэмжээр үгүй явна гэж зүрүүлсээр гот явсан гэж хэлнэ. Андрей Ира бас дүүтэйгээ хамт эмнэлэг дээр ээжигээ эргэж ирээд аз жаргалтай хэсэг хормыг хамт өнгөрөөнө. Вова харин аавынхаа төрсөн өдөр болох газар дээр сэмхэн очиход хад хөдөө чигшүүлдэг нийгэмд хөөрхий аав нь ганцаархнаа сууж байхад нь Вова орж ирсэнд "Чи миний хөө биш. Би алуурчин төрүүлээгүй. Явж үз." Гэвэл Вова "Тэд нар охины хүчнтэд дараа нь тэр охин энэ бүх чигшүүрийг дийлэлгүй амиа оруулчихсан. Та миний оронд байсан бол яах байсан юм бэ?" гэж хэлээд явна. Харин Вовагийн дугаа гэж төрсөн өдөр дээр ажиллаж байсан зөөгч дуудлага өснөөр Илдар сугны өснүүдэд дагуулan ирж машин руугаа гүйж байхад нь араас нь буудснаар хөөрхий Вова хорвоогийн мөнх усыг үзлээ. Наташа машинаас бууж хайртай залууга тэрэн уйлсаар нөгөө талд Андрей энэ бүхний эцэст воохорч хулгай хэлгүй өөрийнхөө малгайгаар баартагдж цэцэг аваад Ираараа явж байхад тоглоулагчийн ориг эзэн гарч ирж тэрнийг барьж авахад цагдаа нар тэнд байж таарснаар ганц ходог руу ачигдана. Улаан бүжтэнгүүдийн толгойлогч Буржгэрүүст Марат урмын хуглаагүй болохоор хэлсэндээ хурж мистер Бинийг тэрэнд тушаахад хөөрхий Марат уйлаа зодоод байна. Нөгөөх нь баг кетчуп боллоо. Ингээд Вова өгч мистер Бин шангаа хүртэж Андрей шоронд орж төгөлдөр хуур тоглож байгаагаар кино маань дууслаа та хөрхий. 4 парт болгооруулсан Слова Пацана киногоо энэ хүртэл шимтэн үзэж лайкад дарж байсан эрхэмсэг ноёд хатагтай та нартай баярлалаа. Хинч хаанч яриаггүй ямар цоврал байна яриулмаар байвал комент хэсэгт бичээд азаа үзэхгүй. Тийм ээ. За дараагийн цоврлаар эргүүл цуулна. Дурбака. Өнөөдөр та манайх ингээд хаалаа.